За тэгээд өнөөдрийн зочин бол контент бүтээгч. Instagram-ийн тэгээд 147 мянган дагагчтай. Пинконо ирсэн байна. Пинконо таныг студид урьж байна. За тэгэхээр манай одоо намнагийн хувьд бол нэлийн юм ойролцоо. Тэг ер нь жоохон нэг нэш тал руу ажилтдаг тий. Контент бүтээгчхээр. За өглөөний минь хөрхнөө. Сэно. Ягаад ч юм шууд хөөрхнө гэдэг үг амнаас гарчихлаа. За хоёлаа гурлаа чихвчээ зүгээд микрофоно баг зэрэг ортуулаад. Чихвч нь сундаг байгаа шүү. Сандлаас ортолчихгүй дөө. Тэгээ энэ чинээсээ дуу хоороод юм бэл. Дээрээс биш. Хажуудлаас. За өглөөний минь. Сайхан амарсан уу? Өглөө хэрхэн яаж эхлүүлж ин да? Ишээ Google ирсэн үү? Аха. За тэгэхээр манай үзэгчдэд өөрийгөөс илүү дэлгэрэнгүй танилцуулаад гурлаа ярианд орё да. За шилдвч. Намайг Бутгуйн гэдэг. Сошиал дээр Пинконо гэдэг нэрээр AI application сайтуудтай холбоотой контент бүтээдэг дижитал маркетер байна. За нэлийн одоо бүр цаг үеийн хэрэгтэй зочин гэж бас хэлж болох байхаа тий сүлд чинь залуучууд AI за маркетинг одоо бүх юм л илүү ингээл технологичод байна л да. Тэгээд эхлээд ерөнхийдөө яагаад энэ Пинконо гэдэг нэрийг сонгосон илүү жоохон хөнгөн эхлэе гэж бодож байна. Пинконо гэж юу гэсэн үг юм бол яагаад ийм нэртэй болчихв? Экстра хөөрхөн нэр вэ? Би оюутан байхдаа хамгийн анх онлайн шоп эхлүүлээд тэрнээсээ хойш сошиал дээр ерөнхийдөө төлхөө ажиллаж байсан. Тэгээд онлайн шопийнхоо нэрийг анх Пинко гэж өгч ирсэн. Тэгэл миний зүгээр л миний дуртай өнгөлтөө. Тэгээд сүүл рүүгээ олон пэйжүүд хөтлөөд тэгээд тэрэндээ яг эхлэлийн залгаа тэгээ явсан. Одоо ер нь хэдэн пэйж хөтлөж байна? Одоо 5 6 байгаа тий. За. Ер нь гэхдээ нишийн хувьд бол одоо бол яг вебсайтын хувьд бол одоо яг хамгийн том нь байгаа шүү дээ тий. Ниш гэдэг чинь одоо төрлөө хэлээд юу хэлээд байна? Бас үзэгчтэй илүү дэлгэрүүлж байна. Ниш гэдэг нь болохоор нөгөө тухайн контентийнхаа төрлөө яриад байгаа. Одоо жишээ нь хоолны төрөл бол хоолны ниш ч юм уу тий. Тэгээ вебсайтын бол вебсайтын ниш гэдэг ч юм. Ер нь Пинконогийн хувьд ер нь яг санаагаа хизээ яг олж ив. Тэгээ хизээнээс яг аль биесаар пэйж юугаа өөрийнхөө энэ хаягийг нэгээд ажиллуулж исэн бэ? Пинконо гэдэг хаягаа. Яг сошиалтай холбогдож эхэлсэн үе нь болохоор оюутан байх үед байсан. Яг рил хийж эхэлсэн үе нь болохоор одоо 1 2 3 жилийн өмнө тухайн үед яг Instagram-ийн алгоритм илүү богино видеог дэмжиж эхэлсэн үед тийш орсон. Тэрнээс өмнө болохоор илүү төлхөө пост чиглэлээр ямар нэгэн видео чиглэл барихгүйгээр явдаг гэсэн. Анх ер нь хийхэд хүндрэлтэй байсан уу? Хэр байсан бэ? Эхлэхэд ер нь нэг жоохон хэцүү байгаад идэх шүү дээ. Нэг тийм хүнд гэхээсээ илүү зүгээр ийм мэдрэмж төржсэн. Би болохоор зөвхөн өөртөө зориулж контент хийгээд байдаг байсан юм билээ. Одоо эргээд бодоход тэрнээс илүү яг хүмүүст зориулсан контент хийвэл илүү engagement өндөртэй байдаг гэдгийг яг нөгөө пост хийдэг байх, оюутан байх үедээ тэгэж ойлгосон. Тэгэхээр илүү хүмүүст одоо хэрэгтэй зүйлийг контентоор гаргаж ирсэн байх нь шүү дээ, тийм ээ. Мэдээлэл болохоос тийм өөртөө ч сэтгэл ханамжтай хүмүүст ч хэрэгтэй тэр үнцгийг олчвол илүү удаан явд юм шиг санагдсан. Яг зөвхөн өөртөө таалагдаад л тийм сэдвийг барьчвал сошиал дээр бас тийм айхтар явахгүй. Нөгөө талаас зөвхөн хүмүүст таалагдсан зүйл хийгээд байвал өөрөө бас дотроосоо тэгдэг гоё байхгүй. Одоо ч ингээд 147 мянга гэдэг чинь бол нэлээд бас их тоо байна л да тий. Энэ одоо олон дагагч нарыг яаж хэдийн 2-3 жилийн хугацаанд л одоо цуглуулсан гэж хэлж болохоор шүү дээ. Тэгэд ер нь яаж ийм амар олон дагагчтай болоод идэм бэ? Тэгэд энэ контентуудын санаа гэдэг бас зүйл нэлийн чухал юм болоо санаагаас яаж олдог вэ? Тэгээ аккаунтаа нэгэд бол 2-3 жил болов шүү дээ тий. Тийм би сүүлийн 1 жилэл 120 мянган дагагч нэмсэн. Сүүлийн 1 жилийн дотор 120 мянга. Вау за. Өмнө нь болохоор 20 мянган дагагчтай байжгаад яг сүүлийн 1 жил түлхүү яг тууштай 7 хоногт 6 контент гэдэг зарчмаар ажиллаа л юм болсон. 7 хоногт 6 контент. Тэгэхээр баг өдөр болгоо 6 рeel шүү дээ тий. Тийм 3 cross post 3 reel. Яг нөө өдрийн сүүлжлээд оролт юм тий. Контентын ер нь төлөвлөгөөгөө яг анх яаж ингэж гаргаж ирсэн бэ? 7 хоног 6 пост гэж сая ярьж штэ. Тэгэхээр ер нь яг ямар schedule цагийн хуваарьтай ингэж оруулдаг. Эсвэл нэг өдөр зарим хүмүүс бол нэг өдөр ингээ бүх контентоо бэлтждэг ч юм уу тий. Тэгж жагаад өдөр болго ингээд цагийн хуваарийн дагуу цацчдаг. Янз бүрийн юм нөгөө аргатай л байна л да. Тэгэхээр таны хувьд бол яаж яадаг вэ? Миний хувьд болохоор санаагаа нэг дор бүгдэринг гаргаж ягаад
Зураг авалтаа нэг дор бөндөж хийж агаад. Тэгээд эдитээ яг уу 7 хоногор жоохон тастаж би өөрөө ажилтай байдаг болохоор дандаа контент анхаарал хандуулж чадахгүй. Тэгээд скежюл хийдэг. Ажилтаад тэгэхээр яг нөгөө нэг үндсэн ажил нь болохоор яг энэ контент маркетинг чиглэлтэй биш байхаа нэ тийм бас яг үндсэн ажил хийдэг байхаа. Тийм дижитал маркетераар зөв. Өргөжлүүлээд ер нь яг санаануудаа одоо хүмүүс бол угсаа ингэж зөндөө асуудаг шүү дээ. Яг вебсайтуудаа тэр яг аппликейшнууд ер нь яаж олдیں۔ Хаанаас сайдیں۔ Ч гэдэм үү те нэг сорс байна шүү дээ. Тэрийг хэлүүлж өгвөл. Анх бол тэгэл хажууд сууж байгаа ажлын хасаа эхлүүлээл гэдэг шиг. Хүмүүсийн тийм аппликейшнийг айгүй сонирхдаг байсан. Тэгээд сүүл рүүгээ ChatGPT-гээс нэлээд ухдаг болсон. Тэгэл TikTok, YouTube гэл алгоритм өөрөө цаанаас намайг тийм зүйлд дуртай байхыг ингээд гаргаад тэр контентуудыг гаргаад өгчдөг. Гэхдээ нөгөө хүмүүсийн анхаарлыг татахын тулд хүнд яг ямар аппликейшн хэрэгтэй байна да гэдгийг нь судалж агаад тэгээд олон сорсоос түүгээд тэднээс энэ багтуулж ярьдаг. Одоо дахиад нөгөө үргэлжлүүлээд нөгөө юунаас яриул одоо яг Pink Ono content creator яг амьдралын 7 хоног нь яг яаж явж байна. За яг аль хэсэгт нь ажлын тарангуудаа ингэдэг гэл юм байна шүү дээ. Хагас бүтэнсийн өдөр бол яг контентын зураг авалттай санаа гаргадаг тийм өдрүүд байдаг. Бос өдөр бол ажлын өдөр. Эдитий болохоор өөр идэг. Одоо энэ ингээд нөгөө яг Pink Ono гээд Instagram дээр оронгууд бас ганц одоо рилээс богино хэмжээний бичлэгээс гадна айгүй юм хөөрхөн сонирхолтой бас постууд орд юм байна л да. Тэгэхээр таны хувьд бас ингээ анзаараад хад хүмүүст хамгийн хүрдэг те тиймэрхүү пост ч гэдэм үү рил ер нь ямар сэдвтэй ямар зүйл одоо хамгийн хүмүүст их хүрээд байгаа юм шиг ажиглагддаг вэ? Жишээ нь одоо энэ ортуудын тухаас их юу зүйлсийг оруулд юм мэлээ гэж харсан. Нөгөө түрүүн хэлсэн шүү дээ. Нөгөө хүмүүс ямар зүйлийг хүсэж байна гэдгийг нөгөө анх олж мэдээд тэрнээс хойш MBTI ордууд тэгээд тухайн хүний зан төлөвтэй холбоотой тиймэрхүү зүйлсийг нэлээд гүнзгий ухаж эхэлсэн. Тэрийг судалж авах хооронд бас яг өөрийнхөө хэв шинжийг олох нь бас сонирхолтойсэн. Тэгээд яг миний пинконизм гэдэг нөгөө нэг өөр хуудаснаас эхлэлтэй барьж авч явж байгаа зүйл болохоор одоо хайдаггүй гэх юм уу? Яг зүгээр нэг одоо ордог булан шиг болохоо хөгжүүлээ явцсан. Зөв. Одоо ч гэсэн явж байгаа шүү дээ. Одоо үргэлжлүүлээд ер нь контентын төрлөө нэмэх юм уу? Юу гэж бодож ийн нэг төр төлөвлөгөө байгаа юу? Яг зарчмын үед болохоор хүмүүсийн цаг хугацааг хэмнэж байгаа сонирхолтой контент л хийвэл миний хувьд яг гоё дотор маань гоё байгаад байдаг. Тэгэнгүүт аппликейшн сайт бол цаг хугацааг нь хэмнэж чинь. Тэгэнгүүт өөр сонирхолтой газар мазрын талаар шилдэг ч юм уу тий. Хүмүүс бас нөгөө би бас өөрөө ажилтаа болохоор гоё газрууд хаана вэ гэл яг тийшээ очиж бичлэг үзэх цаг байхгүй. Тийм одоо төрөл нэмэх үү яах вэ гэж бас бодож л байгаа. Гэхдээ бас яг ажил хэрэг болгож чадаагүй л. Бас одоо энэ нөгөө Instagram хөтлөн Facebook ч бол харцсангуй гайгүй тийм Instagram-аа ингэж нэг юм гоё хөтэлдэг хүмүүсээс байна тийм яг юм нэг юм цэгцтэй нэг юм өөрийн гэсэн нэг юм уур одоо амьсгалч гэдэг юм уу тийм оруулчихсан. Тэгэхээр яаж ингэж гоё Instagram-аа хөтлөөд юм цэгцтэй болно нэг юм жигт байгаад байна. Тийм төлөлтийн л асууж энэ одоо яаж төлөвлөөд вэ тийм гэдэг. Одоо жишээ нь яг нөө миний хэлэх гээд байгаа санаа нь маш олон залуучууд бол бас нэг Instagram-аа илүү юм гоё цэгцтэй нэг гоё юм өнгө аястай тий тэгээд хөтлөхийг хүсдэг гэсэн хэдий ч нэг чаддгүй шүү дээ. Тэгэхээр яг Pink Ono-гийн хувьд яг илүү гоё юм мэрэгжлийн түвшинд хөтлөөд байна л да. Тэгэхээр яаж ингэж хөтлөөд байна вэ? Ингэж хөтлөж байгаа шалтгаан нь болохоор би нөгөө эдитийг хийх цаг байхгүй учраас дунд нь кросс пост оруулж байгаа. Би ч гэсэн за би бол өстой энэ нөгөө нэг салбараас жоох юм хол учраас тоор бол айгүй ойлголцоод би ч гэсэн ингэж ойлголцоод ах шиг байна л да. Видео эдит хийхдээ нэг хэр удаж байгаа юм хугацаа нь? Нэг рил дээр цаг гаруй. Цагаас 2 цаг. Тэг яг иймэрхүү цаг айгүй их гардаг байхгүй. Тэгэхээр нөгөө үргэлжлүүлээ carousel-оор угаасаа нөгөө дундуур нь ингээд юу ачиж байгаа бах тий. Гэтэ тоогоо ер нь одоо нэмий гэж бодож байна. Одоо ер нь бол би ингэж ойлгосон зүг. Анхнаас эхлэхдээ л яг 6-аараа л явцсан юм шүү дээ 7 хоногт. Тий. Яг 1 жил таслахгүй. 1 жил таслаагүй. Бүр 1 жил таслаагүй. 2-3 тасалсан. Тий 2-3 тасалсан. Гэтэ ер нь ихэвчлэн бол таслаагүй юм шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол яг баталгаатай бас аргуудын нэг байна гэж би хараад байна л да.
7 хоног 6 яваад байхад ямар ч байсан. Гэхдээ мэдээж контент нь чухал шүү дээ. Юу гэж ярих гэдэг тийм. Тэгээ явдаг. Ер нь ингээд маш олон мэдээллийг хүргэж байгаа. Тэгээд судалж мэдээж хүргэж байгаа. Тэгэхээр энэ мэдээллийн нөгөө их сурвалжуудаа тийм яаж үнэн зөв болохыг нь ер нь баталгаажуулдаг бэ? Өөрөө яг туршаал. Өөрөө туршдаг ба. Тийм. Өөрөө туршаагүй тийм аппликейшн сайтаа ярьдаг болохоор болж байгаа л юмнуудаа ярина. Ер нь хамгийн хүнд хүрсэн видео ч гэдэг юм уу тийм санал болгосон аппликейшн хүмүүсээс ирсэн өөстө баярлалаа энийг үзсэн шүү гэд ийм талархлын мессеж хүлээсэн ямар зүйл исэн бол өдөр тутамд гардаг жишээлбэл PPT хийдэг сайтууд ч юм уу яг одоо жишээлбэл өөр зөндөө олон төрөл байгаа шүү дээ гоё хувцас хийдэг эсвэл гоё арьс арчилгааны аппликейшнүүд гэдэг ч юм уу тэрнээс илүү яг нөгөө хүнд цагаан тулцсан байдаг тийм мэдрэмжтэй PPT хийх, скол, би даалт хийх ч юм уу. Яг өдөр тутам тохиолддог зүйл дээр барьж авбал хүмүүст илүү хүрдэг. Одоо ер нь ганц Instagram дээр платформын хувьд Instagram дээр эсвэл өөр одоо аппликейшнүүд дээр хөгжүүлэлтээ хийгээд явж байгаа юу? Instagram, Facebook, TikTok 3 дээр байгаа. 3 дээр Ер нь яг юу гэж ондоо байдлыг нь ер нь юу гэж хардаг вэ? Одоо жишээ нь хүмүүс бол TikTok-ыг илүү тренди байдлыг тий хамгийн одоо хурдан хамгийн анхны бараг трендийг TikTok-оос барьж авч гэдэг юм уу янз бүрээр тодорхойлоод байна л да тий Facebook-ыг илүү олон масс руу чиглэсэн ч гэдэг юм уу. Тэгэхээр гурван платформын хувьд ондоошлол юун дээр вэ гэж хардаг вэ? Дижитал маркетер хүний хувьд харахад нэгдүгээрт хурж байгаа насны бүлгийн хувьд маш ялгаатай юм шиг санагддаг. Тэрэн дээр орж байгаа одоо аль алин дээр нь оруулахдаа нөгөө түлхүүр өгнүүдийг нь шал өөрөөр тухайн насны хүмүүстэй харилцаж байгаа юм шиг оруулвал илүү явдаг юм шиг санагддаг. Тэгэхээр TikTok бол илүү залуу жоох одоо өсвөр насныхан ч гэх юм уу тий. Instagram бол арай нэг юм залуучуудад Facebook-ийн хувьд бол жоохон насны хувьд жоохон дээшээгээ гэж ойлгож болох уу? Тийм, Facebook гэхдээ хамгийн том. Тийм болохоор заримдаа явна, заримдаа явахгүй яг ямар хүн рүү чиглэж байгаагаа Facebook дээр бүр маш нэрийн зоож байгаа л оруулах бол. Тэгээ ер нь одоо YouTube бас уулын нийцсэн байдаг шүү дээ. YouTube ер нь хизээ хийхий. YouTube уг нь энэ жилийн зорилго дотор байсан боловч яг дараа жилийн зорилго руугаа чирэл орхон дээ. Ер нь нууц ш бол яг юу байх вэ YouTube дээр? Яг л нөгөө нэг хүмүүст гоё цаг хугацааг нь хэмнэж өгж байгаа л тиймэрхүү сонирхолтой мэдээллүүд хуваалцсан. Арай урт болгоо шүү дээ. Тийм. Өөр одоо юу магадгүй тийм илүү өөр зүйл рүү орж үзье гэж бодож байгаа юу, төлөвлөж байгаа юу? Контентын салбарт дундаа одоо нэг жоохон твист хийгээд эргээд тийм төлөвлөгөө байгаа юу? Бүр гэтээ энэ 1-2 жилийн дараа болно гэж боддог. Би нөгөө дуу хийж сурах амар хүсэлтэй байдаг. Бас дуулдаг сонирхох. Намайг судалсан юм шүү дээ. Дуулдаг шүү дээ. YouTube хийж байгаа хийх гэж байгаа дээ. Хөрх асуун. Нэг нийшээ хүмүүсийг ер нь амар сайн мэднэ. За тэглэхгүй яхаа тэгээ зочноо айгу сайн судалсан байна. Ер нь одоо залуучууд бүгд л контент маркетинг тийм контент руу айгу их орж ийн л да. Бүгд л одоо нөлөөлөгч болъё, инфлюенсер болъё, олон дагагчтай болъё гэж боддог хүмүүс л их болчиж. Тэгэхээр ер нь энэ талаар юу гэж боддог вэ Пинконогийн хувьд? Яг нөгөө өөрийнх нь хийх дуртай зүйл икигай бол ийшээ ороход гоё шүү дээ. Зөвлөхөд юу гэж хэлэх үү? Одоо ийшээ орооч гэж зөвлөх үү? Одоо хүнд биш юунаас эхлэх үү? Одоо яг ийм нөлөөлөд тийм илүү ийм хэрэгтэй контент хийхэд тулд ямар зөвлөгөө өгөх вэ гэсэн үг л дээ. Юунаас эхлэх үү? Яг нөгөө нэг хүнд өгөх гэж байгаа зүйлээ хамгийн сайн тодорхойлж байгаа л орсон дээр баг. Хүнд инээд өгөх гэж байгаа юм уу? Хүнд мэдлэг өгөх гэж байгаа юм уу? Мэдрэмж өгөх гэж байгаа юм уу? Тэр өгж байгаа зүйлдээ өөрөө сэтгэл хангалуун байвал тэгэл ороход надад бол ямар ч асуудал байхгүй гэж л бодож. Тэгэхээр өөрийнхөө өнгө хаясыг ер нь яаж тодорхойлох вэ? Сайн хэлж штэ инээд өгөх гэж юм уу? Тэгэл өөрөө өөртөө л ярих л. Өөрийгөө л аягүй сайн сонжгол ах л та тийм ээ. Заримдаа одоо ингээл хүн ч нөө би бол ингээд нэг юм beauty категори хүн бол бас биш байгаа байхгүй. Тэнгүүтээ юм мэдлэг өнгөт за арай биш юм аа. Тэнгүүтээ за жоохон хөвгөлтэй тал руугаа ч явбал зүгээр юм уу ч гэж боддог ч үе байна л да. Тэгэхээр өөрийнхөө ер нь энэ өнгө хаясыг ер нь яаж тодорхойлвол зүгээр. Чиний хувьд бас яаж тодорхойлж ирсэн бэ? Ер нь анх Пинконо юу яжсэн юм? Яг ямар төрлөөр хэлж ирсэн? Би анх нөгөө нэг код бичдэг.
яг л өөртөө төрсэн мэдрэмжүүдийг квот болгож постлдог тийм байсан. Тэр үед ямар ч нөгөө нэг видео болон пост хийх ямар ч мэдлэггүй зүгээр л ийм зурган дээр үг авчиж тавиал тэгэл оруулдаг. Тэгээд дараа нь ордууд руу орсон гоё сонирхолтой инстаграмууд гэдэг булан хөтэлдэг болсон. Тэгээд нэлээд олон хүн рүү нөгөө мэдрэмжийн булан гэдэг нэг тийм хэсэг хөтлөөд хүмүүсээс асуулт асуугаад тэднүүсийг бас эвлүүлж видео болгож оруулдаг байсан. Одоо энэ өөрийнхөө одоогийн саяны нөгөө дээгч асуудаг нөгөө өнгө аясаа яг яаж олов. Одоо тэг гэрлийн гүнээс өсвөлээ л дээ. Дизайнаас болол. Тэр болохоор ийм юм бас юм аа. Айгүй олон хоббитэй байгаад идэг. Нэг видео хийгээл, нэг дуу хийгээл, нэг хувцас соёж үзэл, нэг оюутан байхад чинь өөрийгөө олох гол олон зүйл хийж үзэл. Гэхдээ тэр болгоноор л бас контент хийж үзсэн л дээ. Тэгсэн чинь нэг л цаг хугацаа маань болдоггүй. Яг ажилд орсны дараа өөртөө нөгөө нэг хоббигоо бүгдээрнгийн хийж амжихгүй байсан болохоор цаг хугацааг хэмнэж байгаа тэр зүйлийг судлаад тэгээд ер нь бол яар орсон. Тэгээд одоо жишээлбэл хувцас хийхтэй холбоотой, дуу хийхтэй холбоотой AI болвол тэр нь маш цаг хугацааг хэмнэж байгаа. Тэгээд дээрэс нь тэрийг мэдснээрээ өөрийнхөө тэр өмнөх хоббиг холлоод байгаа юм шиг гэж санагдаад тэгээд ер нь энэ тал руугаа нэлээд судалж эхэлсэн. Тэгээд бас нэг орсон шалтгаан нь болохоор би нэг тийм гацалтанд орсон юм шиг санагдаад байна. Яг контент хийгээд байгаа мөртлөө тэрэндээ юм сэтгэл ханамжгүй яг 20,000 дээр бас нэлээд удаан гацсан. Тийм билээ. Тэгээд нөгөө өдөр болгон шинэ юм сурах нь тархины допаминыг ялгаруулад тэгээ гацалтнаас гаргадаг гэд нэг тийм юм олж уншаад тэгээ тэрнээс хойш за өдөрт нэг вебсайт авчий да гэдэг тийм зуршилтай болоод тэгээд хуваалцаж эхлэхээс өмнө бол нэлээд олон сайт цуглуулсан байсан. Тэгэл тэрийг хаваалцаж эхэлсэн тийм. Одоо эн чинь бас нэлийн хөөрхөн цаг хугацаа бол орох байхаа. Ер нь энийг хөтлөөд явуулаад мэдээлэлээ олоод энэ видеогоо эдитлээ, тэм бичлэг зураг авалт гээл хүнээс бол энергийн хувьд ч гэсэн цаг хугацааны хувьд нэлийн юм хүч хөдөлмөр гарах байх гэж бодож байна. Тэгэхээр ер нь ингэж тууштай удаан хийх одоо ирч хүчийг гэх юм уу тийм эсвэл одоо энэ урам зоригийг ер нь юунаас авдаг вэ? Хаанаас их энэ урамшууллыг авдаг вэ? Урам зориг одоо нөгөө онгод гэл тэм зүйл би хүлээдэг байсан юм нь. Гэхдээ одоо ерөөсөө тийм байхгүй юм шиг санагдсан. Зүгээр л тууштай байдал бол хамгийн том онгод юм шиг. Тууштай байхад харин айгүй чухал байгаа даа л та тийм. Тэгэхээр яаж тууштай байгаад байна? Нэлийн ингээд өөрөөсөө ирч хүч гаргаад байна штэ, энерги зарцуулж юм. Тэгэхээр энэ тууштай байдлыг харин яаж аваад байна? Яг над нөөхөө төлөвлөгөөч нь асуугаад байгаа юм. Тэр нь яг нөгөө нэг икигай гэдэг үг шиг байдаг баха. Өөрөө дуртай, өөрөө хийж чаддаг, тэрүүгээрээ орлого олох боломжтой, тэр нь хүмүүст хэрэгтэй. Яг энэ дөрвөн зүйлийг яг багтаацсан байвал яг өглөөс хэрэгтэй нэрээ тэрийг хийжтэй гэл бүр яг цаанаасаа тийм зүйлтэй сэрх юм шиг санагдав. Яг энийг л асуугаад байхгүй юу? Энийг хэлүүлэх гээл. Одоо тэгээ контентын хувьд болохоор хамгийн их дэмждэг хүн ч одоо нөхөр. Бид хоёр гэрлэг байгаа. Гэрлэг байгаа. Одоо зүгээр хамт амьдраад байгаа шүү дээ. Зүгээр ч гэсэн тийм ч би одоо тэгээд зөвхөн ингэсэн аахгүй пинконочоос нөгөө нэг амар олон хүмүүс ингээд за энэ хүн чинь ер нь хүнтэй суусан юм уу, иргэсэн юм уу гэж амар их асуудаг байсан ч байх тэгж яхад нэг хариулт хийгээд нэг бичлэг оруулсан шүү дээ. Тэгээд би тэрийг л үзэхгүй. Тэгэл за зөв ер нь суусан юм байна гэж ойлгож ирсэн байхгүй 10 жилийнх нь хөвгт шүү дээ. Тэгээ одоо бүр хамт ажилладаг. Тэрэнтэй ч дээ. Тэгэхээр ер нь бол би ингэж ойлгосон байхгүй. Одоо нөгөө найз залууч юм болохоор эдит хийдэг байж магадгүй. Тэгээ яг эсвэл хамтдаа идэв гэж магадгүй яг тэгээ ингээд ер нь нэг юм маневртай хамтдаа зүтгээд ирнэ гэж харсан. Ер нь бол системийн хувьд тийм. Системийн хувьд тэгэхээр одоо нэг нь болохоор скриптээ бэлдэнгүүтээ нөгөөх нь эдит хийж байгаа гэсэн утгатай. Одоо гэрэл тавиулт янз бүрийн камерны тохиоргоо эдрийг бол би хийж чадахгүй. Тэр тал дээр бол би ялчгүй одоо сүйд залгасан гэх дэмжлэг авдгаа. Тэгээд бас нөгөө зан характерын хувьд тийм зүйл байгаа. Би болохоор жоохон гинт огцон буудах төрлийн зантай юм баггүй. Яг ингээл
нөгөө өмнө нь хилдэг байсан шиг онготой хүлээх дуртай тийм хүн байсан. Ер нь гинт ингээл амар хандлт авчаал тэгэл хэсэг алгуулцдаг. Гинт ер нь бол нэлийн удаан тэрүүгээрээ явсан. Тэгээд яг тууштай байх тэр артлын зан характерын зүйлийг яг нөгөө талаас мань дэмжиж орж ирдэг. Ер нь ойрд энэ дижитал одоо салбарт юу болж ийн сонио ачнаасаас хуваалцвал тийм дижитал маркетер хүний хувьд мэдээж AI одоо хэмэл оюун ухаан ингээл маш олон зүйл хэрэгтгэл байх л та сонин сайхнаас хавалцаач. Одоо сая өнгөрсөн 7 хоног бол жишээлбэл Gemini-тэй зуралтаад өнгөрүүлээ. Яг тийм шүү. Одоо тэгсэн чинь Sora гэдээ бас нэг нөхөр гараад ирчихжээ. Оо за юу вэ? Бас Gemini-гээд дуусгааг багтчихсан. Дахиад Sora гараад ирсэн аа. Видеотой холбоотой байдаг шүү дээ. OpenAI-ийн видео хийдэг тийм аппликейшн. Вау. Тэгэл 7 хоногор л сюрпризтэй байна тийм их өгдөг шиг. Тийм. Орж ирээд ямар таньдаг царай вэ? Хаанарлаа гэж бодож сүүл рүүгээ таньж байна. Баярлаа. Таньж байгаад баярлаа. Just 147 мянга нэлээд том ирсэн шүү дээ тий. Гэтэ 20 мянга дээр гацаад өөр газар гацсан юм уу? Тийм нөгөө бүх одоо 4 аккаунт мань дөрүүлээ нэг нь 70 дээр нэг нь 20 дээр гэл тэгэл юм. Одоо тэгвэл яг одоо энэ хэрэглэг нэ яана би намнаага дандаа ингэж удаан хөтөлцсөн нөгөө хуучин хөтлөгч байгаа нэргэлжлээ. Намнаа маань одоо нэг 20 хэдэн мянган одоо даагч дээр гацсан байгаа штэ. Тэгэхээр ер нь яг ийм нөгөө 10 хэдэн мянга ч гэдэг юм уу 20 хэдэн мянган даагч дээр гацсан байгаа одоо хүмүүст тийм инфлюенсер бас энэ контент бүтээгчдэд юу гэж зөвлөх вэ? Намнаад нэг сайхан зөвлөгөө өгөөч. Пинконо минь. Би зөвлөгөө өгөхөөц хүн биш хаа. Гэж бодоод зүгээр л цаг хугацааны хувьд бид хоёр ялгаатай гарч ирсэн л болохоос айгүй мундаг штеп. Баярлалаа. Ямар гоё юм бэ? Баярлалаа. За окей. Өнөөдөр тэгээд хүрэлцэн ир цаг цаваа гарган ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд цаашдынхаа контентын салбарт за бүхэл салбарт амжилт хүсье. За баярлалаа. За. Баярлалаа.